Сонгогч та өөрийн харьяалагдах хэсгийн санал авах байранд иргэний үнэлэхтэйгэн очиж саналаа өгнө. Сонгогчийн хурууны хээгэр тухайн хэсэгт бүртгэлтэй эсхийг шалгана. Хэсгийн хорооны гишүүн саналын хуудсыг таны саналын нууцлалыг хадгалах зориулалттай хавталсны хамт өгнө. Та хэдэн нэр дэвшигчийн төлөө санал өгөх вэ гэдгийг санал тэмдэглэх бүхээгт болон саналын хуудасны зааварт тодорхой бичсэн байгаа тул тэдгээр заавартай анхааралтай танилцаарай. Саналын хуудасны дээд хэсэгт аймаг, нийслэлийн хурал нэр дэвшигчдийн төлөө санал өгөх хэсэг, харин доод хэсэгт сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийн төлөө санал өгөх хэсэг байх юм. Сонгогч та аймаг, нийслэлийн болон сум дүүргийнхээ сонгуулийн тойрогт ноогдсон мандатын тоотой тэнцвүү тооны нэр дэвшигчийн төлөө саналаа тэмдэглэнэ. Та саналаа нууцаар гаргах эрхтэд бол саналын хуудасаа зориулалтын хавцанд хийж санал тоолох төхөөрөмжөнд уншуулна. Ингэхдээ саналын хуудасаа хавтаснаас гаргах шаардлагагүй. Санал тоолох төхөөрөмжөнд дэлгэцэнд саналын хуудас амжилттай уншигдлаа гэсэн бичиг гартал та төр хүлээгээрэй. Хэрэв та мандатын тооноос илүү санал тэмдэглэвэл санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг уншихгүй. Саналаа тэмдэглэхдээ алдаа гарган буруу тэмдэглэсэн бол дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгч болно. Бүрэн эрхт Монгол улсын иргэн та үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж сонгуульдаа идэвхтэй оролцоорой.